Богдын Сэнти. (1911) оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинэ 9 буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр их хүрээнд 8 дугаар богд Живдсан хотгтыг Тулгар улсын хаан дүргэмжилж засгийн газрыг шинээр байгуулан дэлхийн нийтэд зарлан тунхаглажээ. Монголын сүүлчийн их хаанаар 1604 онд Лэгдэнг залснаас хойш тасраад байсан энэ ёс дахин 308 жилийн дараа сэргэж Монгол хүн бүрийн баяр багтлыг төрүүлж байлаа. Энэ тухай Ахмад Төөгч Наваанамжил дурсахдаа төрийн ордныг богдын ордны хашаан дотор байсан хуучин Галбын дуган гэдэг алтан дээвэртэй сүмийн зүүн тал мөн Дорж Бавааран гэдэг дуганы баруун талын хэсэг сул газрыг шар хашаагаар тэлж тэрхүү сул зайлваржээ. Энэ 10 хантай гэрийг шар хамбан торгоор өнгөлж хөх торгоор мөхшөөрөлсөн зүмбэрлэмэл очир 9 эрдэнэ 7 тахил тэргүүтнээр гоёмсгөлөн хээлсэн байна гэсэн бий. Манжаас тусгаарлан тусгаар тогтнолоо сэргээ мандуулах их үйл маш богино хугацаанд шийдэгдсэнтэй зэрэгцэн шин Тулгар улсад шийдвэрлэх олон ажлууд тулгарлаа. Үүний нэг нь яахын аргагүй 8 дугаар богдыг хаан дүргэмжлөхдөө ямар сэнти дээр суулгах вэ гэсэн асуудал байсан юм. Энийг шийдэхин тулд хүрээнд дэх гаруурчууд зураач сийлбэрчд гэх мэт гарын уртын хүмүүсийг цуглуулан хааны арслан сэнти бүтээх явдал байлаа. Уг сэнтид төрийн болоод шашны бэлгэдэл, Монголын уламжлалт, соёл, үзэл санааг тусгасан хээ угал сийлбэрийг тусган бүтээх нь тун чухал байлаа. Тэгвэл үнэндээ хаан ширээ сэнти гэж юу юм? Энэ нь тухайн орны удирдах хааны гол бэлэг дэмдэг болохоос гадна түүний эрх мэдэл, хүчин чадал, өндөр байр суурийг илтгэнэ. Тийм ч учраас зөвхөн монголчууд төдийгүй бусад гадаад орны хаад ноёд түүндээ өөрсдийн үндэсний бахархал, түүх, өв соёл, ирээдүйн сайн сайхны бэлгэдэл бүхнийг багтаахыг хичээсэн байдаг. За энэ сэнти суудлал гэдэг маань бол ерөнхийдөө өвгийн гаргалын хувьд авч үзэх юм бол арслан ширээ гэсэн утгатай. За яагаад одоо арслан ширээ гэж нэрлсэн бэ гэхээр энэ сэнтиний одоо доод суурин дээр одоо арслангийн дүрсийг бол дүрсэлж өгсөн байдаг. Ялангуяа бол хоёр цагаан арслан бол хоёр талаас нь одоо энэ суудлын тавцанг одоо тулж байгаагаар дүрсэлснээр бол сэнти суудлал гэж нэрлэдэг. За энэ сэнти суудлыг бол хамгийн их түгээмэл одоо ашигладаг дүрслэл гэвэл энэ бурхан багшийн одоо суудлыг бол энэ сэнти суудлаар дүрсэлж бурхан багшийг өөрийн бол энэ сэнтин дээр заларсан байгаагаар бүтээдэг. Энэ уламжлал бол манай энэ буддын шишний соёлд бол маш түгээмэл байдаг. За ер нь бол томоохон одоо шашны эзэн одоо мяндагтай дээдсүүдийг бол энэ сэнти суудлал дээр заларч байгаагаар дүрсэлдэг ийм ном бий. Тийм учраас бол Монголын үе үеийн богдуудыг бас энэ сэнти суудлал дээр сууж байгаагаар дүрсэлсэн ийм дүрслэл бол нэлээд түгээмэл. За ер нь одоо энэ сэнти суудлал бүтээх за энэ дээдс язгууртнууд лам ургуудыг одоо энэ сэнти суудлал дээр дүрслэх энэ дүрслэлийн хувьд бол бас нэг хэд хэдэн тийм зэрэг дивийн ялгаа бол харагддаг. За өөрөөр хэлэх юм бол томоохон одоо худагт лам нарыг бол тэр болгон бас сэнти суудлал дээр байгаагаар бол дүрсэлдэггүй. За ийм уламжлалтай. Өөрөөр хэлэх юм бол ихэнхийн одоо олбог түвшлэг гэж нэрлэдэг. За олбог түвшлэгэн дээр дүрсэлсэн байдаг. За яг одоо шашны эзэн тийм ээ. Одоо өөрөөр хэлэх юм бол халахын шашны эзэн 8 дугаар богд Живдсан хотгтыг бол хотгтуудын дөрүүдийг бол сэнти суудлал дээр дүрсэлсэн байдаг. За мөн одоо энэ бурхан багшийг за бууцан онхыг гэх мэтчлэн шашинд бол онцгой одоо эрх нөлөөтэй хүмүүсийг бол сэнти дээр ингэж дүрсэлсэн байдаг нь бол бид бүхэнд өнөөдөр уламжлагдж ирсэн шашны дүрслэл за баримл цутгуур
урлалын зүйл дээрээс бол маш тодорхой харагддаг. За Богдоханыг хаан ширээнд өргөмжлөхөөс өмнө бол за энэ төр засгийн газар гэж одоо ирэх барих хааны одоо ширээнд нь залах хүртэл монголчуудын одоо энэ тусгаар тогтнолын үйл ажиллагааг ерөнхийдөө удирдан зохион байгуулах үүрэгтэй төр засгийн газар байгуулагдсан. За энэ хүмүүс бол зохих одоо бэлтгэлийг бол хангасны дотор бол энэ хаан хатны суудлыг одоо бэлтгэх тийм ээ. Энэ синтийг бүтээх явдал байсан. Тийм учраас энэ төр засгийн газар маш богино хугацааны турш монгол урчуудыг одоо дайчлаад за модоор бол энэ хаан хатны синтез судлыг сэлбэрлэж маш одоо гоёмсог цоохорлсон ийм сэлбэртэй синтез судлыг бүтээгээд за төрийн шар урданд одоо хаан өргөмжлөх явдал зохион байгуулахад бол яг бэлэн болгож байрлуулсан байсан. За энд бол хаан хатан хоёрыг одоо өргөмжлөөд за төрийн шар урданд хадгалагдчихсэн энэ синтез судал маань 1924 онд Богдхан Дондогдлон матнаар одоо нэгэнт үгүй болсны дараагаар төрийн шар ордныг одоо засгийн газараас буулгаад улсын хурлын газар руу одоо шилжүүлсэн байдаг. За энэ дотор хадгалагдчихсан хаан хатан хоёрын синтез судлыг бол тухайн үеийн улсын музейд шилжүүлсэн ийм баримт бол байдаг. За улсын музейд одоо шилжүүлсэн энэ синтез судал бол өнөөдөр ингээ Богдхааны ордон музейд уламжлагдаж хадгалагдаж үлдсэн байдаг. За улсын музей тухайн үед бол энэ Богдхааны өвлийн ордонд бол байрлаж исэн ийм онцлогтой. За тэгээд үзэх юм бол ерөнхийдөө энэ синтез судал маань одоо бүтээгдсэн цагаас хойш үндсэндээ 108 орчим жил болсон. За өнөөдрийн одоо бидэнд байгаа түүхийн баримтаар бол синтез судлын одоо артлын энэ жавил гэж нэрлэдэг түвшлэгний хэсэг бол яг одоо хуучин их хөвлбраараа харин энэ суурийн хэсэг нь бол тухайн үед одоо энэ төрийн шар ордонд байхдаа гал тайлсныг нь бол сүүлд нь сэргийн суралсан гэсэн ийм мэдээ бол байдаг. За энэ талаар бол бас яг наривчлан тодорхой судалгааны ажил хийж судалсан зүйл бол бас төдийлөн одоо бас дутмаг явж ирсэн ийм онцлогтой. Богд хааны болоод цагаан дээр Дондогдлмын ширээн ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэх бөгөөд хэлбэр хэмжээний хувьд төдийлөн ялгагдахгүй ч сайн ажиглавал олон янзын ялгаа гарна. За синтез судал маань бол үндсэн бас 3 хэсгээс бүрддэг. Энд одоо ямар бүрдлүүд орж ийн гэхээр нэгдүгээрт нь одоо ширээ гэж ярьдаг тийм ээ. Яг одоо суудлын суурийн хэсэг байгаа. За энэ бол маш одоо гоёмсог хээ угалцтай, майг дөрвөн хөлтэй. За элдв одоо нарийн сайхан бэлэгдэлтэй эд зүйлсүүдээр одоо дүрсэлтийг. За ихэвчлэн одоо синти хэмээх үгийн одоо гол утга учир оршсон 2 цагаан арслан бас одоо дүрсэлсэн энэ дүрслүүд бол нэлээд түгээмэл байна. За хоёр дахь одоо хэсгийн бүрдэл нь бол энэ жавил гэж нэрлэдэг. За бид бүхний одоо өнөөдөр ойлгож байгаагаар бол энэ түвшлэгний хэсэг байгаа. За түвшлэгний хэсгийг бол дүрслэлийн хувьд бол бас янз янзаар дүрсэлдэг. Ихэвчлэн бол одоо галын дүл бадарч байгаа ийм бадамлсан хүрээ хэлбэртэй байна. За мөн одоо зарим одоо синтиний хувьд бол үүл угалзан одоо хээтэй тэн дунд бол одоо шашны домгийн амьтдуудыг одоо дүрсэлсэн байдалтай бас ингэж дүрсэлдэг. За тэгээд 3 дахь бүрдэл нь бол одоо энэ синтез судал дээр давхар одоо олбог түвшлэг байрлуулсан байдаг. Тухайлх юм бол одоо бид бүхэн энэ Богдхааны синтез судал болон ихтэгний одоо синтез судалтай байгаа тэр олбог түвшлэгийг бол бас тодорхой нарийн харж болно. За энэ олбог түвшлэгийг бол ихэвчлэн одоо зөөлөвч маягийн зориулалтаар ашигладаг. За дээрэс нь бол энийг маш одоо үнэтэй ховор материалаар бүрж хийдэг. За энд бол ихэвчлэн одоо тэр нарийн сайн одоо чанартай алтан шаргал өнгөтэй торго ашиглаж хийгээд за түүн дээрээ бол маш уран нарийн хатгамлаар одоо луу за элдв одоо дээдийн бэлэгдэл бүхий дүрслэлүүдийг хатгаж өгдөг. За энэ хатгамал утсанд бол ихэвчлэн одоо металл утсуудыг ашигладаг. Энд бол
алтан утас байна, мөнгөн утас байна. За мөн өөр одоо төрлийн үндсэн одоо өнгийг оруулсан ийм утаснуудаар сийлж байна. Богд хааны Жавил Сэнти дээр дүрслэгдсэн бэлэг тэмдгүүд нь Батбөх байдал эв найрамдлыг эрхмэлсэн. Гадны муу муухай хүчнээс хамгаалах дүрсүүд голлох бол хатны Сэнтид урт удаанаас амгалан тайван байдал зэргийг бэлэгдсэн бэлэгдэл ихтэй. Сентиний түвшлэгэн дээр өөр одоо дүрсэлсэн зүйлс нь бол хааны одоо сентид болон хатны сентиний бас дээд гол хэсгээр бол нанж бандан гэдэг эрдний одоо хураан гүйсгийг бол дүрсэлсэн байдаг. За дээрэс нь одоо Богд хааны одоо сентиний жавилан дээр бол дөрвөн махранз гэж нэрлэдэг. Шашны одоо дөрвөн их хамгаалагч байдаг. За энэ дөрвөн махранз бол тус тусдаа одоо дөрвөн зүгийг иргшээж оршдог. Тус тусын одоо лагшны өнгөтэй. За тус тусын нэртэй. За энд бол улаан лагшинтай Жанминсан гэж одоо махранз байна. Энэ бол ертөнцийн одоо зүүн зүгийг одоо иргшээж оршдог гэж үздэг. За цагаан лагшинтай Ёлхор сүрэн гэж одоо махранз байна. За энэ махранз бол одоо ертөнцийн баруун зүгийг иргшээж оршдог. За хөх лагшинтай Пагжибу гэдэг одоо өмнө зүгийг иргшээж оршдог. За манай монголчуудын маш сайн мэддэг Баян намсраа гэдэг одоо хойд зүгийг иргшээдэг. Энэ дөрвөн махранзыг бол бас байрлуулж өгсөн. Одоо альва гадны аюул занал тийм ээ нүдэнд харагдах болоод үл үзэгдэх гим нүглийг одоо арилгаж их ийм учир бэлэгдэлтэй. Ялангуяа энэ махранзуудыг бол Монголын одоо энэ уламжлалт шашны урлагт одоо сүм үедийн хамгийн ихэнд одоо эхний сүмд одоо бас тусгайлан байгуул залдаг. Энэ нь бол одоо тэр тухайн сүмид рүү аливаа одоо муу зүйлс бас нэвтрэхгүй байх юм бэлэгдэл болж идэг. Дээрээс нь бол энэ дөрвөн махранз бол манай одоо шашны ойлголтоор бол энэ бурхан багш тангараа өргөөд за энэ одоо шашныг одоо сахин хамгаалж идэг хамгаалагчд гэсэн утгаар нь бол бас энэ томоохон хаалга сүм эдийн одоо гол даама хаалгуудын өмнө бол одоо энэ махранзуудыг зэвсэг өрсөн байдалтайгаар дүрсэлж идэг. За дээрээс нь Дондогдлом хатны одоо жавилан дээр бол энэ урт нас цагаан өвгөн за тэнгэрийн дагнс зэргийг бол бэлэгдсэн байдаг. Ер нь Дондогдлом хатны одоо холбоотой аливаа дүрслэл за тэр Дондогдлом хатныг одоо тэр анх өргөмжилжсэн зүйлсээс нь харахад бол энэ Дондогдлом хатныг одоо хатны насыг бол энэ урт удаан байлгах талаас нь их юм бэлэгдэж одоо бас бүх зүйл дээр нь холбож өгч ирсэн нь бол харагддаг. За анх одоо Дондогдлом хатныг ордонд одоо зааж авчираад Манжин хаанд одоо уламжилж цагаан дэрх гэдэг одоо цол олгож ирсэн. Цагаан дээр ноёнтон гэж одоо өргөмжилж ирсэн. Дээрээс нь бол манай монголчууд Дондогдлом хатныг бол цагаан дэрхийн хуйлгаан гэж одоо бас үздэг байсан. За энэ ямар учиртай гэхээр ер нь бол цагаан дээрх бурхныг бол урт насны бурхан гэж үздэг. За тэр утгаараа бол энд одоо цагаан өвгөн дүрслэлсэн нь бол энэ урт удаан насыг бол одоо бас бэлэгддэг гэдгийг бол харуулж байгаа. Хушмодоор сэлбэр хийх нь монголчуудын уламжил юм. Хушмодны давуу тал нь зөөлөн хэрнээ, ширхгэн батгөх, нааж зүйхэд догшингүй, урт удаан хугацааны туршид хэлбэр хийцээ алддаггүй явдал. Түүнээс гадна жилийн дөрвөн үлрэлд мөнх ногооноор байдг нь ч нөлөөлсөн биз. Ерөөсөө хушаар хийж байгаа. Ер нь бол хушаар хийдэг бид нар чинь нэгдүгээрт уламжлалаа, хоёрдугаарт хошчин бол өөрөө нөгөө үрт мод шүү дээ сайхан. Жимстэй өртөө жимстэй үнэл танарсан сайтай тансаг. Тэгээ сэлбэртүүд маш тохиромжтой. Мөн л тэр үеийн орчууд мөн л тэрийг л одоо их мэлдэг байсан шиг байгаа. Тэгэл тэр яг сайхан хошмодоор л хийсэн байна лээ. Тэгэхээр яг бодог зодгийн хувьд бол ер нь шорхон бодгаар бодсон юм болоо даа л гэж би бодсон. Богд хааны сэнтид ертөнцийн дөрвөн зүгийг эрхшээн муу муухай бүхнээс хамгаалах дөрвөн махранз буюу хамгаалагч
Орой дээр нь байх нар сар үсэг бүхий нан жондангаас гадна хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг зүйл нь жавлыг хүрээлсэн 9 лууны толгой юм. Мэдээж дорн дахны соёлд хүч бэлгэлийг илэрхийлэх лууны дүрс томоохон орон зайзална. Богдхан болон их тагны синтез судлалны жавилан дээр одоо дүрсэлсэн дүрслэлүүд бол маш одоо чамин тансаг. За бас нарийн одоо учир бэлэгдэлтэй байдаг. Тухайлх юм бол за энэ синтины жавилын одоо гадна хүрээнд нь бол галын дүл одоо бадарч байгаа байдалтайгаар дүрсэлдэг. За энэ бол Монголын одоо уламжлалт бурхны шний дүрслэлд маш түгээмэл одоо дүрслэгддэг юм дүрслэл байгаа. За энэ галын дүл бадамсны дотор бол төрөл бүрийн одоо эрднийг хээ уулзанд одоо өмхүүлж ингэж дүрсэлсэн. За энэ манай монголчууд бол эрдэн өмхсөн хээ гэж одоо бас нэрлэдэг ийм хээ уулзууд бий. За хамгийн одоо дээдлийн одоо гол дүрслэлийн нэг зүйл нь бол манайхан одоо эрдэнэ гэж нэрлэдэг тийм ээ. Зэндэмэн эрдэнэ гэж нэрлэдэг. Энэ зэндэмэн эрдэнэ одоо дүрслэлүүдийг бол хоёуланд нь бас дүрсэлсэн байгаа. За ингээд синтины одоо жавлын яг гадна хүрээний дотор бол тус тусад нь 9 луугаар дүрсэлж өгсөн. За энэ 9 лууны одоо хамгийн голын дээдлийн лууг бол наашаага одоо цогноосон байдалтайгаар товойлгож одоо сийлбэрлсэн байгаа. Манжи хаан одоо ингээд би бас Манжи хааны хэд хэдэн тэр одоо үеийн тэр хэд хэдэн тийм сэнти үзсэн юу тэр хятад музейн дээр үзэж ирсэн. Тэд нар бол дандаа л ингээд 8 луутай байдаг. Тэгээд 8 луутай тэгээд одоо 9 төглөө нь бол одоо тэр хаан өөр гэж үздэг. Тэгээд манай одоо энэ саяын сэнтийн ажил дээр бол 9 луу байна лээ. Тэгээд одоо тэр нь ямар учиртай бэлэгдэж яасан эсвэл одоо би бол тэрийг сайн мэдэхгүй байна. Зүгээр ер нь бол тийм 9 луутай байсан юм бол. Одоо тэр бэлэгдлийн хувьд бол мэдээж хэрэг луу бол одоо тэнгэрийн амтан тэгээд одоо тэнгэр язгуурч гэдэг юм одоо дээд язгуурын одоо тийм одоо улсууд тэр луугаар тэр хаан гэдэг тэр өөрийнх нь символын одоо тэр луугаар одоо хамгаалах луугаар тодруулах тийм юм одоо энэ дорн дахинд чинь их байна шүү дээ. Тийм учраас тэд нэр тэгээ луу хийсэн бэлээ. Тэгээд тэр луунууд нь бол одоо тийм яг ажиллагааны хувьд бол маш их тийм сонин ажиллагаатай, сонин шийдэлттэй. Тэгээд ийм одоо яг их нарийн ажил бол бас биш. Тэгсэн мөртлөө их нарийн юм шиг харагдуулж ингэж ухсаар хийж одоо тэрийг хаас тэр тухайн үеийн орчуудын ур чадвар шүү. Тэр сайхан одоо уртай бас ухаантай тийм усуудыг хийсэн ажил байна лээ. Хаан хатан хоёрын сэнти дүрсэлсэн сийлбрүүдээс Тансан ламын үлгэрт гарах баатруудын дөрөв бүхий сийлбэр хүмүүсийн сонирхлыг ихээр татна. Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл буюу монголоор Тансан ламын үлгэр хэмээн алдаршсан уг зохиол 16 дугаар зууны 2 дугаар хагаст Мин улсын үед амьдарч байсан бичгийн хүн Уучэнэний зохиолсон Нэртарман бөгөөд Хятадын алдарт дөрвөн зохиолын нэг юм. Туснамд Тансан лам Сүм Үкүн буюу Сармагчны хаан гахай төрхтэй Жуба болон Шазэн хэмээх Шороо цагаан морь гэсэн дөрүүд гарах бөгөөд баруун зүг зорчин Бурхан багшийн сургаал номлолыг залхаар явахад тохиолдсон адал явдлыг өгүүлдэг. Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл ном нь
дэлхийн олон хэлнээр орчуулагдсан байдаг бөгөөд монгол хэлэнд 1721 оны орчим Шинжаан сууж байсан манж цэргийн нэгэн цахар жанжин араана шүлгэлсэн хэсгийг хасаж утгачлах маягаар анх орчуулжээ. Энэхүү сэлбэр дүрслэл нь төрийн гэхээс илүүтэй цэвэр шашны бэлэгдэл маягаар хийгдсэн байх талтай. Монгол киноны академи гэж байдаг лөө. Тийм тэр академийн одоо захиалгаар тэд нар одоо тэр богд хаан киног хийхдээ ер нь бол одоо тэр сентим нь одоо оргийн тавьмаар байна гэдэг. Гэтэл яг оргийн тавих гэхээр бол одоо нөгөө тэр чинь улсын эрдэнэсийн санд байдаг. Одоо хоорнын бүтээлийн нэг гадагш татгч нь гаргадаггүй. Тэгээд л одоо тэр киноны хариуцлага цогтой иргэн нөхөр бол одоо энийг оргиор нь хийх санаа анхнаад төвшүүлэл. Тэгэл одоо энийг хоолой гээл. Яг л одоо хоол яг л тэр байсан югаар нь бол хоолой гэдэг тийм саналтай байл. Тэгэл одоо яг одоо би чи сэлбэрч юм чи надад яг сэлбэрч юм хандаж байгаа. Тэр бол яг л сэлбэрийн ажил л да. Ер нь бол. Тэгэл одоо ер нь хоёлаа энийг хийгээл тэгэл одоо цагт хоёр одоо тэгэл захиалагч болоод би бол гүйцэтгэгч нь бол ингээд батэрийн ажилланг эхэлс усууд л да. 3 хүний бүрэлдэхүүнтэй би нэг 2 шавтайгаа Ганбат Эрдэнэтр гээд 2 шавтайгаа тэгэл одоо ер нь баг 2 жил хийсэнтэй ер нь бас удаан тэгээд ерөнхийдөө бас тэр нөхцөл байдлын дээр зарим юмнууд дээр бас янз бүрийн шалтгаанаас болоод бас яг удсан тал бий. Тэгээд ер нь 2 жилийн дотор хийсэн. Тэгэхээр энэ бол өөрөө сэлбэрийн ажлын хувьд бол практикийн хувьд бол өөрөө их дагах голттой одоо их шүлжээхтэй тэгээд бодогтай одоо манайх чинь тэр бодогтой сэлбэрийн их том ондог боломжтой болсон шүү дээ. Тэр одоо уламжлалаар яг хийхин тулд тэр бодог модог тэгээд тэр яг нөгөө гүрэн замаас гэдэг яг л одоо уг нь бол би бол яг л тэр одоо хуучин тэр уламжлалт тэр юу одоо гүрэнтийн тавих санаатай юм зорилго ер нь оргоор нь байлгах гэсэн санаагаар л тэгж хийсэндээ ер нь. Богд хаан Дундаг Дулам хатны сэнтийг урлахдаа тухайн үеийн урлаачид маш богино хугацаанд хийсэн учраас маш нягт ажиллагаа гэхээс илүүтэй өөрсдийн ур чадвараа ашиглан түргэн хугацаанд бүтээсэн гэдэг нь илт харагддагч. Монгол сэлбэр зургийн олон элементийг нэгтгэсэн харагдана. Энэ нь ч одоогийн зураач судлаачдын сонирхлыг ихээр татсаар байгаа билээ. Дээрээс нь бол энэ сентинд маш олон өнгийн одоо будаг ашиглаж өнгө алгалсан тийм сүрлэг жавхлантай байдлыг нь бол бас давхар илэрхийлж өгсөн. За сентиний одоо түвшлийн дээрх тэрхээ угуулз энэ том одоо тод томрон дүрслэлүүдийн хажуугаар төрөл бүрийн одоо угуулз цэцэг навчин хийг бол бас хослуулж өгснөрөө бол одоо сүр жавхлантай байдлыг нь бүр том харуулж өгсөн.
дүртэй, дүрстэй. Тэгээд тэрийг бол одоо тэр сайхан үүлэн зохиомжид хийсэн. Тэгээд мэдээж хэрэг тэр нөгөө өөрөө ажил нь бол том сенти гэдэг том одоо тэр том хүн суудаг тэр сандал ширээ шүү дээ, сенти гэж. Тэгээд тэр сентиний одоо тэр зохиомжинд оруулаад тэгээд тэр шашны өөрийнх нь тэр дэг журам одоо юу гэдгийг харьцаа юмд оруулаад ингээд зохиомжилсан тийм л ажил юм бэл л дээ. Сайхан ажил байсан. Тэгээд бид нар бол бас ингээд хуулж явахдаа би ч гэсэн бас одоо ер нь залуу жоохон хөвгт байхдаа анх сэлбэрчин дээр болж явахдаа тэр ажлыг хараад ер нь сайхан хийж үзчихсэн, хуулж үзчихсэн гэж бодож л байсан. Тэгээд тэр бас мөрөөдөлж байсан юм уу. Тэгээд би хоёр шавтайгаа тэгээд сайхан хийсэ болсон гэж бодож байгаа юм. 1604 онд Монголын сүүлчин эзэн хаан Лэгдэнгээс хойш тасраад байсан уламжлалыг сэргээж чадсан энэхүү үйл явдлын гол бэлэг тэмдэг болсон хаан Сэнти өдгөө тухайн цаг үеийнхээ түүхийн гэрч болон өдгөөж өөрийн ордондоо хэвээр